Сайн байцгаана уу, ингээд Темка Enjoy байна. Та бүхэндээ Kizama бүжгийн 3 дахь хичээлийг зааж өгөх бэлэн болсон байна. За тэгэхээр 3 дахь хичээл дээр бид та бүхэнд юу заах вэ гэхээр одоо биднэрт өшөө латин бүжгийн чимэг болсон зүйл бол энэ бол ташааны хөдөлгөөн байна. Kizama бүжгийн ташааны хөдөлгөөнийг яаж хөдөлгөх вэ? Мөн эргэлттэй саяда алхам эхнээс нь удаанаар маш удаанаар давтцгаая. За тэгэхээр Kizama бүжгийн маань ташааны хөдөлгөөн энэ дараалалаар үргэлжлэх болно. Нэгдүгээр үйлдэл суулаа, бага зэрэг суун, хоёр дахь үйлдэл хоошоо оцооно. За хоошоо оцоох үйлдэлтэй нурууны хамгийн доод хэсгийн булчин чангалж өгөх ёстой гэсэн үг. Тэгэх юм бол хэвлийн хэсэг маань таз хэсэг хоошлно. Гурав дахь үйлдэл ташаагаа хойшлуулсан чигээрээ өвдгөө хэсэл нь дөрөв дахь үйлдэл дээр буцаагаад хэвийн байдалд нь аваачна. За ингээд 4 тонн багтаагаад хийгээд үзье. 1 2 3 4 1 2 3 4 5 6 7 8 тэгэхээр энэ дашааны хөдөлгөөнийг маш олон удаа давтснараа энэ хөдөлгөөнийг биеиндээ суулгаж дашааны хөдөлгөөн нь зөвөр хөдлөх болно гэсэн үг. За тэгэхээр энэ дашааны хөдөлгөөнийг дөнгөж харахад магадгүй өөдөөсөө нурж ийн гэж ойлгодог. Ангиж нурах гэдэг үйлдэл нь маш өөр. Энэ маань цээж хөдлөхгүйгээр зөвхөн хэвлий таазны хэсэг хөдөлж байгааг та бүхэн магадгүй сайн анзаарсан байх. Тэгэхээр энэ үйлдэлийг олон удаа давтчихж зөв хөдлөхийг хамгийн нэгдүгээр зөвлөж байна. За одоо саяны 4 тоондоо хэдүүлээ уусгаад буюу дунд нь пауз байхгүйгээр хийгээд үзье. За 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7
6 7 8 1 2 3 4 5 6 7 8. За магадгүй та бүхэн зөв хийж гүйцэтгсэн байх гэж итгэж байна. За одоо нөгөө үндсэн basic 1 гэдэг хөдөлгөөний хэдүүлээ саная. За basic 1 гэдэг хөдөлгөөнөө хийнгээ. За саяны дашаагаа хийгээд үзээрэй. Зөв өлнөөс явлаа. 1 2 1 2 1 2 1 2 1 2 3 4 5 6 7 8 дахиад 8 тоо 1 2 3 4 5 6 7 8. За магадгүй энэ үйлдэлийг хийж хахад таны миний түрүүний хэлсэнчлэн ууцны тэмдэгдэг нурууны хамгийн доод хэсгийн булчин магадгүй өвдсөн баг. Хэрвээ өвдсөн бол энэ үйлдэлийг та зөв булчингаа ажиллуулж зөв хөдөлсөн байна гэж ойлгох хэрэгтэй. За энэ ууцны булчингийн тусламжтайгаар таазны энэ хэвлийн хэсгийг хоошно гэж татж байгаа учраас яг энэ ууцны энэ хэсгийн булчин өвдөж байгаа гэсэн үг. За энэ өвдөж байгаа энэ мэдрэмжийг олон удаа авч иж, олон удаа өвтгөж дашаа хөдлөх далаац нь ихснэ гэсэн үг. За тэгэхээр саяны дашааны хөдөлгөөний хэдүүлээ эргэтэйгийн удирдлагаар мөн хоорондоо үндсэн барилтаар яаж гүйцэтгэхийг хэдүүлээ хийж үзцгээе. Нэгдээж эхлээд үндсэн барилтаа барьчихна. За миний баруун гарыг харж байгаа бол хамгийн ихний хичээл дээр би хэлжсэн баруун гар эмэгтэйгийн нурууны ард ийм шуу хэсгээрээ байна гэж байрлана гэж хэлсэн байгаа. За тэгэхээр эхлээд хөдлөө үндсэн хөдөлгөөн basic 1 1 2 3 4 5 6 7 8. За одоо эрэгтэй миний гарыг дагаад гараа хөдлөхөд үзээрэй. 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 дахиад 1 2 3 4 5 6 7 8. Тэгэхээр саяны дашааны хөдөлгөөнийг та бүхэн сурсан баг. За энэ үйлдэлийг хийхдээ яг ихлэд анзаарах юм нь мөн үндсэн байрал алдахгүй мөн
эмэгтэйчүүд маань урагшаагаа нурахгүй байх хэрэгтэй гэсэн үг. Урагшаагаа эргэтэл өрнөж нурж байгаа үйлдэл биш. Дашааны хэсэг маань цээжний хойд талд байх хэрэгтэй гэсэн үг. Ерөнхийдөө нураад цээжээр эргэтэйгээр наалтсан байгаа учраас энэгээр бид бинийг ойлгуулж байгаа. Тэгэхээр ийм учраас цээжээ ингэж оролцуулж нурахгүй байхыг зөвлөж байна. За зөвхөн цээж хөдлөхгүйгээр зөвхөн дашааны хэсгээрээ хөдлөх хэрэгтэй. 2 1 2 1 2 1 2 1 2 1 2. За энэ дашааныхаа хөдөлгөөнийг зөвхөн basic 1 гэдэг хамгийн ихэн заасан хөдөлгөөн дээр хамгийн эхлээд туршиж үзээд хамгийн эхлээд энэ basic 1 дээрээ давтвал илүү хурдан дашааныхаа хөдөлгөөнийг ойлгох болно. За тэгэхээр дээрийн дараагийн заах хөдөлгөөн маань бол хөдөлгөөн хоорондын холбох товчсон алхмууд байгаа. За энэ товчсон алхмуудыг хийснээрээ одоо чинь сайдаг bounce ч юм уу энэ хоёрыг хооронд нь холбохдоо магадгүй сайданаас өөр хөдөлгөөнлөө холбохдоо магадгүй өөр хөдөлгөөнөөс сайдаа руу холбохдоо ч юм уу холболтонд илүү тохирсон хөдөлгөөн. За тэгэхээр эхлээд хоорондоо зайтай барьчих. Эрэгтэй зүүн хөлнөөс эмэгтэй баруун хөлнөөс алхам товшилт алхам товшилт алхам товшилт алхам товшилт. За зөвхөн эрэгтэйгийн хөдөлгөөнийг хэдүүлээ харъя. Алхам товшилт алхам товшилт алхам товшилт алхам товшилт. За зөвхөн эмэгтэйгийн хөдөлгөөнийг харъя. Алхам товшилт алхам товшилт алхам товшилт алхам товшилт. За та бүхэн анзаарсан бол эмэгтэй ерөнхийдөө алхаад товшилт хийхдээ баг зэргийн цээжийг эргүүлээд байгааг та бүхэн дахиад одоо анзаараад үзье. Алхам товшилт алхам товшилт алхам товшилт алхам товшилт. За энэ маань ямар учиртай вэ гэхээр одоо жишээ нь эхний алхам товшилтаа хийгээд үзье. Алхам товшилт. Эндээс товшилт хийсний дараа чигээрээ эмэгтэйг ийшээ явуулах учраас эмэгтэй маань цээжээ баг зэрэг эргүүлсэн байгаа гэсэн үг. За эхний алхам товшилтны тухайд юм байна. Алхаад товшсон бол эмэгтэй дараа нь ийшээ явах боломжтой. Хоёр дахь алхам товшилтыг алхам товшилт хийсний дараа эмэгтэй энэ харсан байгаа зүг рүүгээ буюу над руу энэ чигээрээ алхаж дараагийн хөдөлгөөнийг хийх боломжтой. Энэ маань ямар учиртай вэ гэхээр дараагийнхаа үйлдэл цээжийнхээ хандлагыг цээжнийхээ харсан зүгийг алхах алхмаа бэлдэж байгаа гэсэн үг. За бариад үзье. Нөгөө үндсэн байрлал алдахгүй байх хэрэгтэй. Алхам товшилт алхам товшилт буюу үндсэн байрлал руугаа хаалттай байрлал руугаа шивжин алхаад нээлттэй байрлал дээр нээлттэй та бүхэн л харж байгаа учраас энийг нээлттэй байрлал гэж нэрлэнэ. Алхаад ингээд бид тэр хааж байгаа учраас хаалттай байрлал гэж нэрлэнэ. Ингээд энэ хоёр байрлал дээр мөн шилжиж байгаа гэдгийг сануулъя. 1 2 1 2 1 2 1 2. За ингээд энэ үйлдэлийг яаж дараагийнхаа хөдөлгөөнөд холбох вэ гэхээр эндээс хэдүүлээ саяда алхам руу шууд шилжиж үзье. 1 2 1 2 1 2 одоо 1 2 3 гэх мэтчлэн шууд дараагийн хөдөлгөөнийг холбоод явах боломжтой гэсэн үг. За энэ холболт энэ хөдөлгөөний дарааллыг ерөнхийдөө эрэгтэй нь удирдах ойлгох ёстой. Энэ удирдах байгаа удирдлагыг эмэгтэй нь хүлээж аваад тодруулж маш мэдрэмжтэйгээр түүнийг дагж явах ёстой гэдэг байгаа. Ингээд 3 дахь хөдөлгөөн маань бол Кисамба бүжгийн сайда хөдөлгөөнийг эргэлттэй хавсарсан алхам. Энэ байдлаар хэдүүлээ яаж хөдөлгөнийг хэдүүлээ харъя. За бүгднийх нь сайн мэдж байгаа сайдагийн ихний алхмууд 3 4. За энэ дээр бид нэр урдны хичээл дээр хажуу тийшээ хавсарсан шасаа хийж ивэл одоо эргэлттэй гэхээр эмэгтэйгээ тойрж эргүүлнэ. 1 2 3 4 5 6 7 8. За дахиад нэг хараад үзье. 1 2 3 4 5 6 7 8. За тэгэхээр эмэгтэйг алхам, эрэгтэйг алхам тус тусд нь хараад үзье. Явлаа. Маш удаанаар 1 2 3 4. За энэ хүртэл бидний мэддэг алхам байгаа. Одоо эрэгтэй эмэгтэйгээ ийшээ гаргахын тулд маш доороо маш жижигхэн хавсарсан алхам хийнэ. 5 6. За 6 дахь алхам сүүлийн алхам
7 8 гэд үлдсэн хөлөө татаж авчирна. За хэдүүлээ дахиад нэг удаа алхаад үзье. Удаанаар 1 2 3 гэхэд мартаагүй бол эмэгтэйгийн баруун хөл эрэгтэйгийн баруун хөлний гадуур алхаж байгааг санаарай. Дөрөвт алхам. За энэ алхмын дараа эмэгтэй эрэгтэйгийнхэн цаана ийш нь давж алхах тул баг зэргийн том алхна. Том алхахт нь дэмжлэг үзүүлэх зорилготой эрэгтэй маань доор алхна гэсэн үг. Аашаа хитрхи том алхачих юм бол эмэгтэй давж чадахгүй. Тэгэхээр эмэгтэйгээ гаргахын тулд доороо жижигхэн алхах ёстой гэсэн үг. 5 6 7 8 дээр хөлөө татаж авчирна. За хэдүүлээ бариад хийж үзье. 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8. За энэ үйлдэлийг хийхдээ нөгөө үндсэн байрлаа алдахгүй байхыг хичээгээрэй. За мөн эмэгтэйгээ баруун талдаа авна гэдэг энэ байдлаа алдахгүй байх хэрэгтэй. Тэхийн тулд эрэгтэй хэр зэрэг жижигхэн алхах уу, эмэгтэй цаана давж гарахын тулд хэр том алхах гэдэг мэдрэмжээ та бүхэн өөрсдөө олж авах хэрэгтэй гэсэн үг. Удаанаар давтъя. Урагш алхам, хажуугийн алхам, арагшаа, мөн эрэгтэй рүү алхам. Одоо эрэгтэй зүүн хөлөө татаж ирээд доороо жижигхэн алхам. За энэ үед эмэгтэй ишин давж гарна гэдгийг сайн анхаараар явлаа. 5 6 7 8. За одоо хэдүүлээ эмэгтэйгийн хөдөлгөөн дангаар нь хийж харуулцгаая. Бэлдээд явлаа. 1 2 3 4 5 6 7 8. За нэг алхам болгоноор нь давтъя. Эхлээд баруун хөлнөөс арагшаа алхам, 1 2 дахь алхам хажуугийн алхам, 3 дахь алхам эрэгтэйгийн гадуур алхам, 4 дахь алхам эрэгтэйгийн өөдөөс алхам, 5 дахь алхам эрэгтэйгийн цаана давсан шасси алхам хөлөө татаж ирээд бар хөлөө байранда гих зэргээр ингэж удаанаар давтах хэрэгтэй гэсэн. За эрэгтэйгийн алхам, эхний алхам урагшаа алхам, хажуу тийшээ алхам, эмэгтэйгээ гадуураа авчирсан алхам буюу цээж ийшээ эргүүлэхээ мартуузай. 3 4 буюу эмэгтэйгээ ийшээ өөрлөгөө эргүүлсэн цээжээ эргүүлээд эмэгтэйгээ ийшээ явж өгөх хаалгыг нь нээж өгөх ёстой гэсэн. Түүний дараа хавсарсан алхам дээр эмэгтэйгээ ийшээ гаргуулж өгнө. Мөн гаргуулж өгч хавсарсан алхам хийхдээ цээжээ эргүүлэхээ мартуузай. 5 6. Энэ үйлдэлийг хийхдээ эрэхтэй байрандаа бүжиглэх байгаа шүү. Хавсарсан алхамыг хийхдээ байрандаа. 7 8. Ингээд 8 тоогоо дуусгах чинь гэсэн. Дахиад нэг удаа давтъя. 1 2 3 4 5 6 7 8. Тэгэхээр та бүхэндээ Кизама бүжгийн хичээлийг 3 дугаарын турш хүргэлээ. За эдгээр хөдөлгөөнүүдийг маш олон удаа давтаад өөрийнхөө биеинд оруулсны дараа яаж цаашаа явах вэ? Яаж өшөө илүү сурах вэ гэхээр энэс цаашаа мэрэгжлийн багш нарын удирдлагандор мэрэгжлийн клубүүдээр хандаж энэхүү Кизама бүжгийг өшөө цаашаа дэлгэрэнгүй илүү ойлгомжтойг сурах боломжтой. Ингээд та бүхэндээ Кизама бүжгийг заасан Темка Энжи хоёр байлаа. Ингээд та бүхэндээ баярлалаа. Баяртай. Basic height structure.